Өчигдөр төрөгийн эрхэм хүнд үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид төлөвлөсөн хугацаанаас 10 минутын хойно эхэлж байгаадаа хүчил өчөж байна. Техникийн саатал гарсан болно. Бид өнөөдөр магадгүй хамгийн чухал сэдв буюу хүүхдийн талаар ярилцах гэж байна. Яагаад энэ сэдвийг өнөөдөр сонгосон талаар бяцхан сурвалжлага үзээд бүгдээрээ хилцүүлэгтээ орцгоё. Хүүхдийн бие махбодын хүүхдийг үл хайхрах, хүүхдэд сэтгэл санааны дарамт учруулах, бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүд нийгэмд хамгийн түгээмэл байдаг. Гэвч улсын хэмжээнд өнөөдөр 1-14 насны хүүхдүүдийн 4% нь хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байна гэж судалгаагаар гарчээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд гэхэд 2014-16 онд хүүхдийн бие махбодын эсрэг хүчирхийлэл 1623, хүүхдийг үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл 858, сэтгэл санааны дарамт учруулсан хүчирхийлэл 396, бэлгийн хүчирхийлэл 215 гэж бүртгэгдсэн. Үүнээс гадна даалд нууц хүчирхийлэл байсаар байна. Энэ нь ихэвчлэн зорилттой бүлэг буюу архины хамааралтай гэр бүлд ажиглагддаг байна. Архины хамааралтай бол ээж, аав, архиу. За архиу ухад мэдээж ямар нэгэн авир гаргана, хүүхдийн тэр их архи уусан тохиолдолд цаана нь бол мэдээж хүүхдээ ирэх зөрчигддөг. Бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хүүхэд алгадах, цохих, бие эрхнийх нь гэмтэх зэрэг бүхий л төрлийн үйлдэлүүд ордог. Тухайлбал сургууль цэцэрлэгийн багш, асран хамгаалагч, эцэг их хүүхдийг сургууль хүмүүжүүлэх зорилго нэрээр зоодох, биед нь гэмтэл учруулах тохиолдолч байсаар байна. Энэ хүүхдийг асар хүмүүжүүлж байгаа. Түүнийг сургаж зан төлөвийг нь өөрчилж хүмүүжүүлэхээр ажиллаж байгаа энэ хүмүүс бол хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд хүчирхийллийн арга хэрэглээд байна. Энэ бол их хөвчлийг илэрч байгаа хэлбэр нь бол бие махбодын шийтгэл байна. Нөгөө талаар хүүхдэд бас сэтгэл санааны дарамт үзүүлж байна. Энэ бол эцэгхийн зүгээс ч ирж байна, сургууль багшийн зүгээс, тэр итгэл үеийнхний зүгээс хүртэл ирж байна. Хүүхэд шийтгэх гэж байгаа л да. Энэ маань өгдөг яг хүүхдийг бид нар янз бүрийн аргаар шийтгдэг штэ. Буруу үйлдэл хийснийхэн төлөө нэг бол зоддоо, нэг бол зандардаг, загнадаг, чимгдэг. За тэгэл янз бүрийн байдлаар хоол ундыг нь хасах, харанхуй өрөөнд оруулах, гарын өргүүлэх, зогсоох гэдэг энэ албадлагын шийтгэлийн хэлбэрийг бол хориглолцож байгаа. Мөн сүүлийн үед бага наснаас өсвөр насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ихсэж байгаа. Үүнд бөө мөргөл, шашны зан уул, гэр бүл ураг төрлийн хүмүүстэй холбоотойгоор бэлгийн хүчирхийлэл гарах болсон байна. Айгүй ер нь их бага насны хүүхд их орцож байгаа шүү дээ. 5-аас дээш насны хүүхд бол ер нь аюу их 5-аас 13 өсвөр насны бага насны хүүхдийн охтууд бол их бэлгийн хүчирхийлэл өртөж байгаа. Гэр бүлийн нөгөө хүн салсан тохиолдолд дараагийн хойд аауд бол дэндүү хурдан солигдож байна. Тухайн гэрт. Архинаас гаргаж чадахгүй байна. Архины хамааралтай гэр бүл, ялангуяа архины хамааралтай аавууд, архины хамааралтай бас ээжүүдтэй ажиллах арга зүй бол үнэхээр хүнд байна. Тэнд маш ууггүй, доктортой үйлчилгээ хэрэгтэй байна. Тэр хүнтэй бүр нэг хүн дагаж хэдэн сар жилээр явах хэрэгцээ гарч байна. Энэ хугацаанд хүүхд тохирно шүү дээ. Энэ хугацаанд хүүхд тохирно. Тэгэхээр бидний үйлчилгээ одоо зөвхөн тэр хэмжээнд хүрээгүй байна. Дөнгөж наад талд нь хүүхдээ хамгаалах хэмжээнд л очиж шүү дээ. Хэрвээ та болон таны эргэн тойронд хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл гарч байгаа бол заавал холбогдох байгууллага 108, 107 утаснуудад мэдэгдэх шаардлагатай. Хэрвээ мэдсээр байж хүчирхийллийн мэдээлэл нуусан, мэдэгдээгүй бол хуулийн хариуцлагч хүлээх боломжтой. За тэгэхээр саяын сурвалжлаган дээр үзсэн дүрс бол найрамдал Rotaract клубын санаачилсан Milky Way хэмээх хүүхдийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний видео, киноны дүрснээс бид бүхэн бас үзлээ, мөн мэргэжлийн хүмүүсийн үгийг сонслоо. Тэгэхээр бид Icon CGM болон Facebook дээр энэ удаа санал асуулга нэлээд өрмөц хэлбэрээр авсан байгаа. Icon CGM дээр бид таны ойр орчимд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлдэгдвэл та ямар үйлдэл хийх ёстойгоо мэдхүү гэдэг асуултыг, таны мэдхүү асуултыг үзэгчид онлайн хэрэглэгчдээс асуусан байгаа. Яагаад гэвэл хүүхэд өөрийгөө хамгаалж гомдол гаргаж тэр бүр чаддаггүй. За энэ асуултанд 130 хүн хариулснаас сайн мэдэхгүй гэж 63.8 нь хариулсан байна. За хангалттай хэмжээнд мэднэ гэж 17.7%. За тийм нөхцөл байдалд орж байгаагүй гэж 10.8%. За бүрэн дүүрэн мэднэ гэж 6.9% онлайн хэрэглэгчид маань үзсэн байна. За бид Facebook дээр бол арай өөр санал асуулгыг явуулсан байгаа. Бид санал асуулга явуулахдаа за хүүхдийн хүчирхийллийг хэр их хүмүүс мэдж байна вэ гэдгийг мэдэх зорилготойгоор аль нь хүүхдийн хүчирхийлэл биш вэ гэдэг 5 сонголтыг өгсөн байгаа. За үл тоомсорлох, бусдын өмнө нэр төрийг нь гутаах, зодож шийтгэх, хүнд хөдөлмөр эрхлүүлэх болон бэлгийн дарамтанд оруулах гэж бидний өгсөн 5 сонголт тавуулаа хүүхдийн хүчирхийлэлд ордог гэдгийг мэргэжлийн хүмүүс бидэнд хэлсэн байгаа. За харамсалтай нь манай Facebook хэрэглэгчид маань үл тоомсорлох гэж 1600 хүн жишээлбэл хүүхдийн хүчирхийлэл биш гэж бодсон байна. За үл тоомсорлох нь бол бидний хүүхдийн мэрэгчлэнүүдийн болон сэтгэл зүйчдийн хэлж байгаагаар хүүхдэд
хандаж болох хамгийн том хүчирхийллүүдийн нэг байд юм байна. За бусдын өмнө нэр төрийн гутаах, зодож шийтгэх, хүнд хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн дарамтанд оруулах гэдэг эдгээр бүх сонголтууд хүүхдийн хүчирхийлэлд ордог гэдгийг бас Facebook хэрэглэгчдтэй танин мэдхүйн зорилгоор мэдээлэл өгч байгаадаа бас таатай байна. Тэгэхээр за хүүхдийн талаар мөн хүүхдийн хүчирхийллийн талаар өнөөдөр бидэнтэй ярилцахаар манай студид хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Инх Жаргал хүрэлцэн ирсэн байна. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Лам Сүрэн ирсэн байна. За Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн анхлах мэрэгжилтэн цагдаагийн уншууч Ариун Тия хүрэлцэн ирсэн байна. Миний зүүн гар талаас хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэрэгжилтэн Ойн Баяр хүрэлцэн ирсэн байна. Мөн хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Цэвэн хүрэлцэн ирсэн байна. Мөн удирдлагын академийн багш доктор Хэрлэн нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнтэй тун удахгүй болох гэж байгаа бас их хүрсийн баярын мэндийг та бүхэнд хүргэе. За дээрэс нь энэ чуулганаар бас маш олон хүүхэдтэй холбогдлолтой хуулиуд маань батлагдсан байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд миний сонирхмоор байгаа зүйл бол за улсын хурлаар хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Тэгэхээр эдгээр хуулиуд батлагдахаас өмнө болон одоо яг ямар өөрчлөлт гарч байгаа вэ? Маш энгийн үгээр манай үзэгчдэд тайлбарлаж өгвөл бас сонирн байх болов уу гэж бодож байна. Инх Жаргал дараагаас бас та энэ дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ гэдгээ сонирхоод явъя. Тэгээ хүүхд хамгааллын хууль батлагдсанараа бол хүүхдийн бүх одоо хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах хамгийн гол тунхаглалын гэхээс илүү процедурын шинжтэй заалтуудыг оруулж өгсөн. Тэгэхээр өмнө байгаа хүүхдийн эрхийн тухай хуулинд бол байгууллагуудын эрх үүргийг л зааж өгсөн болохоос яг ингээд хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол гарлаа гэхэд хэн юуг яаж хийх процедур нь бол хангалттай тусгагдаагүй байснаас болоод асуудалд үзэмжээрээ хандах тийм явдал бол нэлээд түгээмэл байсан. Тэрийг бол хааж өгсөн. Тэгээд бас хүүхдийн эрхийн байцаагч гэж тийм ээ. Тийм нөгөө тусгай юм эрхтэй албан тушаалтан бас бий болсон. Тэр нь бол яг хэр хүүхэд бол нас бий сэтгэл зүйн хувьд бол асран хамгаалагч харгалзан дэмжиж байгаа хууль ёсны асран хамгаалагчаас хараат байдаг тэр онцлогийг нь харгалзаад хүүхэд өөрөө хүчирхийлэлд өртснөө илэрхийлж чадахгүй, хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдэхгүй, эсвэл айцтай байх юм бол өмнөөс нь хамгаалах тэр субъектуудыг бол нэлээд тодорхой зааж өгсөн. Ийм онцлогтой. За баярлалаа. Тэгэхээр процедурыг нэлээд сайн тодорхой болгож өгсөн гэдэг бол маш чухал. Манайд бол тунхаглалын чанартай хуулиуд их гардаг гэдгийг нүүдэл шийдэл нэвтрүүлэг хуулийн талаар ярих болгонд л баг оролцож байгаа зочд маань хэлдэг. Тэгэхээр Ойн Баяр мэрэгжилтнээс илүү тодорхой хүүхдийн байцаагч гэдэг ямар эрх үүрэгтэй хүн одоо гарч ирж байна вэ? Өмнө нь бол хүүхэд утсанд хандлаа, за хүн очлоо, үзлэг хийлээ. Гэвч цагдаатай цуг очихгүй бол одоо шууд арга хэмжээ авах боломжгүй ч юм уу тиймэрхүү юмуд гардаг байсан. Бид нэр бас харамсалтай нь өмнө нь нүүдэл шийдэл нэвтрүүлэг 4 настай охин одоо эрцгийгээр амиа алдахад бид бүхэн энэ сэдвийг өмнө нь нэг удаа хөндөж байсан. За тэр үед бол бид Америкийн жишээг бас ярьж байсан. Яагаад гэвэл Америкт хүүхэд хамгаалах мэрэгжилтнүүд очиод шууд одоо хүүхэд аюултай орчинд байна гэж үзвэл эцэг их байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээнүүдийг авдаг гэдгийг бид бас сонирхуулж ярьж байсан л да. Тэгэхээр та энэ хүмүүсийн эрх үүргийг мөн ямар хүүхэд хамгаалах давуу талууд үүсэж байгааг тайлбарлаж өгөөч. За баярлалаа. Ер нь хүүхд хамгааллын хууль сая илүү процессын шинжтэй хууль гэсэн тийм ээ. Тэр хүүхд хамгааллын хууль дангаараа ингээд бүх асуудлыг шийдэхгүй. Хууль дагаад гарч ирж байгаа 6 журам байгаа. 6 журмаар зохицуулагдах үйл ажиллагаа нь бол зохицоороо ингээд хүүхд хамгааллын асуудалд одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийг чиглүүлэх, зохицуулах үйлчилгээ болж байгаа юм. Үүний нэг журам, тусгагдсан нэг журам нь бол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ их журмыг боловсруулна гэд орцсон. Уг журамдаа бол одоо яг журамд ажиллаж байгаа бид нар боловсруулах шатанд явж байна. Гэхдээ журамд бол яг энэ асуудал мэдээллийг хүлээж авлаа. Яг анхны нэгжээр ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүн эсвэл хорооны нийгмийн ажилтан мэдээллийн дагуу айлд очиж нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Нөхцөл байдлын үнэлгээ гэдэг нь юу гэсэн үг юм бэхээр эрсдлийг тогтооно. Мэдээллийн дагуу зарим яг 100% биш ч гэсэн зарим тохиолдолд мэдээлэл нь худлаа мэдээлэл байх магадлал байдаг учраас яг бодит мэдээллийн дагуу хүчирхийллийн ямар хэлбэр байна тэр нь эрсдэлтэй байна гэж үзэх юм бол дараагийн шатанд одоо үнэлэх ийм нөхцөл байдлын үнэлгээ хийчихэж байгаа. Тэгээд нөхцөл байдлын үнэлгээгээр эрсдэлтэйгээ гарсан бол хамтарсан баг ажиллана. Хамтарсан баг ажиллаад тэр хүүхдтэй ажиллах арга зүйн бүх одоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулна. Яг нарийн процесс нь. Тэгээд төлөвлөгөөний дагуу багийн гишүүд нь өөр өөрийнхөө үүргийн дагуу ажиллана.
Энэ багийн гишүүд нь бол хорооны нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, хорооны засаг дарга гэмт ийм бүрэлдэхүүнтэй шаардлагатай тохиолдолд олон нийтийн төлөөлөл оролцсон. Тэгэхээр эдгээрээс ирсэн мэдээлэл мөн бусад ирсэн зөрчил мэдээллийн дагуу одоо хариу арга хэмжээ авах, энэ дээр хяналт тавих, нөлөөлөл хийх энэ ажлыг бол хүүхдийн эрхийн байцаагч голлож явна. За тэгэхээр хүүхдийн эрхийн байцаагч бол ерөнхийдөө ажлын хэсгийн ахлаад за тэр үнэлгээ шинжилгээг бол багаараа бол ер нь манлайлж ажиллана гэж ерөнхийдөө ойлголоо. Тэгэхээр цэвэн зохицуулагчаас хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ гэж байгууллага байт юм байна. Тэгэхээр мэдээч хэрэг альва нэг хууль батлагдахаар за дагаад төсөв мөнгөн шийдэгдэхгүй гэдэг байдлаар одоо хангалттай байцаагчийн тоо хүрдэггүй ч юм уу. Байцаагч одоо нийгмийн ажилтан хорон дээр дундаж хорон дээр хэдэн үнд хүрч ажиллах шаардлага гарч байгаа хууль тийм ээ. Тэгэхээр танаа байгууллага болон төрийн бас байгууллагууд ер нь энэ хоёр шинэ хууль бол энэ хүүхдийн төлөө багц хуулиуд дээр яаж орж ажиллаж байгаа вэ? Ямар давуу талууд гарч ирж байна? За баярлалаа. Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинжилэн найруулсан хүүхд хамгааллын хууль бол шинээр батлагдсан байгаа. Энэ хоёр хуулийг одоо батлуулахад бол ажлын хэсгийн дэд хэсэгт бол орж ажилласан хүний хувьд бол одоо тодорхой бас тодруулж хэлье гэж бодож байна. Энэ хоёр хууль нэг нь шинжилэн найруулагдаж, нэг нь одоо ингээд шинэ хууль батлагдсанаар бол хүүхдийн эрхийн эрх зүйн орчин бол шинжлэгдэж шинээр нэг бий болсон гэж үзэж болно. Хоёрдугаарт нь бол ерөөсөн хүүхдийн асуудлыг бид нар жишээлбэл өнөөдрийн сэдэв бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж байгаа. Энэ хүчирхийлэл гэдэг дотор бол ингээд тодорхой бос одоо ярьдаг байсан бол бид асуудлыг үнэхээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөн үү биш үү гэдгийг тогтолцоогоор авч үзэж байгаа, механизмтай авч үзэж байгаагаар нэг хоёр дахь ялгаа. Гурав дахь ялгаа нь бол ерөөсөн бүхэл орчинд бүх төрлийн хүчирхийллийг бол одоо хоригдсан байгаа нь бол энэ хуулийн бас нэг давуу тал. Дөрөвдүгээрт нь бол ерөөсөн хүүхдийн одоо бие махбодын шийтгэлийг бол бас хоригдсан байгаа. Тий. Дараагийн асуудал нь бол ерөөсөн хүүхдийн утас одоо 108-ыг бол албачуулсан байгаа. Сая бол албачуулаагүй байжсэн шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс мэддэг болсон байсан тийм ээ. Тэгвэл 108 гэж энэ утас бол ийм үүрэгтэй, ийм хариуцлагатайгаар ажиллана гэдэг бол тодорхойлж өгсөн байгаа. Дараагийн нэг асуудал ерөөсөн хүүхдийн эрхийн зөрчлийг заавал мэдээлдэг байх тухай асуудлыг хэлж өгсөн байгаа. Тий. Дараа нь бол ерөөсөн хүүхдийг эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг бол нэмэгдүүлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бид нар бол нэг асуудал гарахтаа зэрэг нийгмийн ажилтан гэж ер нь юу ч хийхгүй байна. Хүүхдийн байгууллагын хаана байна гэж төгсөгдөг. Энэ асуудлыг бол зэгцэлсэн гэж хэлж болно. Ягаад гэвэл нийгмийн ажилтны үнцийн түүний ёс зүйн асуудлыг бол бас энэ хуулинд бол зааж өгснээр онцлогоо гэж хэлэх байна. За баярлалаа. Тэгэхээр бас маш чухал өөрчлөлтүүд орсон байгаа юм. Тэгэхээр цагдаагийн газрын төлөөллөөсөө миний сонирхмоор байгаа зүйл нь ер нь хүүхэд хамгаалах тал дээр бид нэр хууль, конвенц эднэр ярихаар их эмгэнэлтэй санагдаад байдаг. Ягаад тэгэхээр энэ одоо хорвоод дээр одоо хүн болоод ирсэн жижигхэн хүмүүсийг бид нэр одоо ямар нэгэн хуулиар цагдуулалгүй, за ямар нэгэн ингэж яаж хамтын ажиллагаагаа сайжруулах уу гэхгүйгээр хамгаалах ёстой гэдэг нь одоо хүний одоо үндсэн өгөгдөл байх ёстой. Манай уламжлалт хүртэл хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү гэж байсаар байтал хүүхдийн хүчирхийлэл бол нэмэгдээд байгаа юм шиг. За эсвэл мэдээлэх нь илүү нэмэгдсэн юм шиг санагддаг. Тэгэхээр цагдаагийн газар талаас яг ямар өмнө нь нэг зөрчлөөр тооцогддгүй байсан зүйлүүд одоо яг хуульчлагдаад зөрчилгээд ороод өгсөн байгаа бай. Жишээлбэл хүүхдээ зодон шийтгсэн ч байх юм уу. За манай мэдээний алба бол жишээлбэл хүүхдээ машинд халуунд ингээ орхиод явсан бол тухайн аав ээж дээр одоо жишээлбэл хариуцлага тооцд юм байна гэдгийг бид бас сурвалжлан хүргэж байсан. Тэгэхээр та яг ийм гэмт хэрэгүүдийг шинээр одоо хүүхдийн хүчирхийлэл тооцно гэдэг талаасаа бас одоо цагдаагийн байгууллага талаасаа бидэнд мэдээлэл өгөөч. За тэгэхээр урд нь бол одоогийн одоо мөрдөж байгаа эрүүгийн хууль, за хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, одоо энэ хуулиуд бол хүүхдийн хүчирхийллийн талаар одоо тодорхой зүйлүүд бол зүйл анги, заалтууд бол байхгүй. Тэгээ ерөнхий одоо заалтууд бол байдаг. Тэгвэл хүүхдтэй холбоотой одоо цөөхөн хэдхэн заалт хэлдэг эрүүгийн хуулинд тухайлбал хүүхдийг хараа хяналтгүй одоо байлгасан тийм ээ. За дээрэс нь хүүхд хайсан гэж за мөн дээрэс нь хүүхдийг асран хамгаалах үүргээ оруулсан ч гэдэг юм уу. Ийм одоо заалтууд бол байсан. Тэгэхээр одоогийн нөгөө шинжилэн найруулагдсан энэ хуулинд бол эрүүгийн хуулинд одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэсэн одоо бүтэн одоо бүлэг бол оруулж өгсөн байж байгаа. Тэгэхээр яг ямар зөрчлүүдийг одоо яг сая цэвэн зохицуулагчийн хэлснээр оруулж өгсөн байгаа. Жишээлбэл хүүхдийг бэлгийн үйлчлэгч гэдэг юм уу, хүнд хөдөлмөр эрхлүүлсэн, за хэрцгийгээр зодон шийтгсэн энэ төр гэж яг зааж оруулж өгсөн байгаа юм.
За тэгэхээр эрүүгийн хуулинд яг энэ хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой энэ зүйлүүдийг бол одоо наривчилж оруулж гисэн байж байгаа. Тэгээд тухайлбал Жишээлбэл одоо бид бүхэн яг хүүхдтэй яаж зөв бусаар харьцсны дараа ямар ял шийтгэл эрдэм бэ гэдгийг бол олон нийтэд уг нь мэдээлэх тусмаа бас хүүхэд хамгаалж ийн гэж ойлгоод байгаа. Ингээнээр жишээлбэл одоо бид кейс дуртахад одоо өнгөрсөн үйл 12 сарын 21, 22-нд хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан. За Монгол улсын шүүхээс тухайн охины ээжид 5 жилийн хорих ял, за ээжийнх нь эгчид 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид идэвхлэхээр шийдвэрсэн байна. Энэ бол хуучин эрүүгийн хуулиараа шийдвэрсэн байгаа юм. тий хуучин эрүүгийн хуулиар одоогийн мөрдөж байгаа эрүүгийн хуулиар тий шийдэгдсэн байж байгаа тий. За баярлалаа. Тэгэхээр удирдлагын академийн Хэрлэн багшаас бол илүү олон улстай хүүхэд хамгаалахын сүлжээ яг ямар байдлаар ажиллаж байна. Одоо манай сая шинжилэн найруулсан болон шинээр баталсан хуулинд төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа энэ схем нь ер нь менежмент талаас харахад болохоор байна. Хүүхэд хамгаалагдахаар одоо жишээлбэл би бодоход энэ хуулийг хийхдээ хүүхэд гомдол гаргах юм уу? За хажуу айлын хүн гомдол гаргахад тухайн хүүхдэд хамгийн хурдан тус ирэхээр л бид хуульчилж өгөх юм бол энэ сүлжээг ажилуулж чадах юм бол хүүхдүүд одоо хүчирхийлэлд өртөхгүй байх боломжийг нээн гэж бодоод байгаа. Тэгэхээр та илүү удирдлага талаас нь харахаар энэ зохицуултыг юу гэж харж байна юм? Тэгэхээр одоо сая хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн хамгааллын тухай хууль сая батлагдаад одоо энэ 2016 оны 9 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлд өрдөгдөх гэж байна л да. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө би Монгол улсын 18 нас хүртэлх 18 хүртэлх насны одоо иргэдийн маань эрх тийм ээ одоо ер нь хангагдах ийм одоо эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа их том дэвшилттэй ийм шийдвэр боллоо гэж би бол хараад байгаа. Тэгэхээр ер нь 96 онд гарсан хууль сая бол одоо хүүхдийн эрхийн хууль нь бол шинжлэгдсэн. Хүүхд хамгааллын тухай хууль нь бол шинээр гарсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүх хуулиуд маань бол одоо ихээр хүүхдийн эрхийн одоо нэг конвенц одоо энэ одоо конвенцэд тусгагдсан үндсэн зүйл заалтууд үндсэн санаан дээр тулгуурлаж хийгдсэн ийм одоо хуулиуд байгаа. Тэгэхээр энэ хуулийг энэ хоёр хуулийг ерөнхийдөө би ингээд харж байхад бол за ер нь өнөөдөр хүүхдийн эрхийн тухай бид нэр ярих үед хүүхдийн эрх гэж яг чухам яг юу хэлээд байгаа юм гэдгийг энгийн хүмүүс бид нар мэддгүү тий. За хүүхд хамгааллын одоо хуулийн тухай дараа үзэхэд хүүхдийн эрх ямар тохиолдолд ноцтойгоор зөрчигдөд байгаа юм бэ гэдгийг бас бид нар тэр болгон бас мэддгүү гэж ийм асуудал гарч ирдэг л дээ. Тэгэхээр саяны хоёр хууль бол ерөнхийдөө одоо хүүхдтэй холбоотой хүүхдийн эрхийн тухай асуудлыг бол нэлээд нарийн тодорхой сайн одоо гаргаж өгсөн ийм хуулиуд болсон гэж ерөнхийдөө хардаг. Тэгээ энэ хуулиудыг харж явах явцад бол ер нь хүүхдтэй холбоотой одоо хүүхдийн асуудал, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой одоо манай нийгмийн оролцогч олон талуудын үйл ажиллагааг өөр хооронд нь нарийн сайн уялдуулж өгч чадсан. За оролцогч талуудын эрх үүргийг бас тодорхой сайн зааж өгсөн ийм хууль боллоо гэж ерөөхдөө би харж байгаа. За баярлалаа. Тэгэхээр сая Facebook дээр явуулсан санал асуулгаас нэг тийм сонирхолтой дүр зураг харагдлаа. Хүүхдийг үл тоомсорлох гэдгийг олон 1600 Facebook хэрэглэгч бол хүчирхийлэлд тооцоогүй байна. Тэгэхээр бид өнөөдөр хилцүүлэлт эсгэл судлаач урьж авчирсан болохоор үл тоомсорлох гэдэг нь хүүхд одоо юм асууж байхад тоохгүй байхыг хэлээд байна уу эсвэл ямар хүчирхийлэлтэй орд юм бэ сэтгэл судлал талдаа ламсүрэнгээс. Тийм тэгэхээр үл хайхрах гэдэг маань өөрөө үйлдэл хэлээд байгаа байхгүй юу? Үйлдэлийг өөрөөр хэлбэл бид нэр одоо сонсохгүй ба харахгүй байх эсвэл мэдэхгүй байх чинь бүгдээр үйлдэл тийм үү. Тэгэхээр үйлдэл гэдэг маань өөрөө амьд харилцаа явуулж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр амьд харилцаан дээр тэр хүүхд мэдрэмжийг авж байгаа. Тэгэхээр эцсийн мөн дээр өсвөл тэр хүүхд авах ёстой бүх мэдрэмжийг бүрэн дүрэн авч чадахгүй байгаа учраас тэнд нь сэтгэл хөдлөлийн асуудал яригдах зөв хэрэг. Тэгэхээр үл хайхрах гэдэг бол зүгээр нэг өнөөдөр чамаа би тоохгүй антай эсвэл маргааш болцъё гэдэг юм уу. Энэ гэхээс илүүтэйгээр энэ болгонд хүүхдэд өрөөсөл нөгөө амьд харилцаа явагдаад байгаа учраас асуудал нь бас байна л гэсэн үг. Тэгэхээр үл хайхарахад одоо хүүхдийнхаа живхийг солихгүй байх ч юм уу, машинд орхих, за хайхарахгүй эрсдэлтэй орчинд орох гэдгийг ер нь оруулж тооцсон юм болов уу? Оруулж тооцсон л доо. Тэр бол бүгдээрээ ерөөсөө тэр хүүхдэд өгөх ёстой бүх одоо эдийн болон оюун санааны бүх хэрэгцээг л өгч байгаа шүү дээ. Тэгэхээр үл хайхрах гэдэг маань өөрөө их олон утгаараас сэргийлэгдэн л дээ. Тийм тэгэхээр одоо эцэгчүүд нөгөө хүүхдийг хөмчилдөг. Одоо юу гэдгийг за миний л хүүхд юм чинь тэртээ тэргүй одоо би орой өнөөдөр орхин явжлаа маргааш нь ахаал уулзах юм чинь гэдэг юм уу те. Эргээд нөгөө өөрийнхөө өмч битээр хандаад ахаар тэр хүүхд чинь эргээд өмч гэдэг бол тэр хүний өмч биш шүү дээ. Тийм. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр бид ирээдүйн талаар ярилцж байна. Бид хүүхдүүдийн талаар ярилцж байна. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хилцүүлэгдээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж хүүхдийн талаар ярилцж байна. За тун удахгүй нөгөөдөр бид бүхэн хүүхдүүдэд баярлуулахаар бас хүүхдийн парк,
Сүхбаатарын талбай гэдэг янз бүрийн газар явна. За баярлж чадахгүй байгаа хүчирхийлд байгаа хүүхэд яах вэ? Тэр хүүхдийг яаж хамгаалах вэ? Бид хүмүүнлэг арчилсан нийгмийг байгуулах гэж байгаа. За шинэ хуулиуд батлагдаж бас эцэг их нь хайрлж хамгаалж чадахгүй бол төр нь хүүхдээ хамгаалах алхмууд бас хийгдэж байгаа юм байна. Тэр талаар бид ярилцж байна. Тэгэхээр хилцүүлгийн өнөө өрөө бол би за хүүхдийн ирэх өнгөрсөн жилүүдэд ер нь яаж зөрчигдсөн, яаж хэрцгийгээр одоо хүүхд хүчирхийлэлд өртсөн талаар кейсүүдийг хүмүүсийн оройн хоолой бараг идэж чадахгүй болтон дурдаад байвал дурдаад ээж болж байна. Яагаад гэвэл энэ талаар мэдэн дээр Монголын хэвлэл мэдээлэл маань маш соргог байдаг болохоор. Гэтэ өнөөдөр мэрэгчлэтнүүдийг цуглуулсан болохоор илүү энэ тохиолдолд яах вэ? Одоо ямар хууль үйлчилж байгаа вэ гэдэг талаар ярилцмаар санагдлаа. Тэгэхээр эргээд инх чаргал дараагаас одоо ямар хүчирхийлэл манай зөнхлөл байна. Тэрэн дээр одоо ямар алхмууд хийж болох вэ гэдэг дээр таны бас хувийн бодол мэрэгчлэлтний дүгнэлтийг сонсомоор. Тэгээ хүчирхийллийн бүхэл хэлбэрүүд. Гэхдээ хүний нүдэнд харагддгаар нь бие махбодын хүчирхийлэл хэм шиг харагддаг. Гэтэл яг тэрний цаана бол сэтгэл санааны хүчирхийлэл бол бүх хүчирхийллийн хэлбэрүүдэд байж байдаг. Тэгээ сүүлийн үед бол эдийн засгийн хүчирхийлэл бол бас нэлээд ихсэж байгаа л да. Гэхдээ хүүхдийн хувьд бол илүү бие махбодын сэтгэл санааны бэлгийн хүчирхийллүүд бол илүү байна. Тийм учраас сая нөгөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дөнгөж батлагдаад 10-аад дахин л хонж байна. Тэгээ энэ хуулиар бол юу гэж заасан бэ гэхээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдсэн зөвхөн заавал хүчирхийлэлд өртсөн гэж баттаа мэдсэн байх нь гол биш. Хүчирхийлэлд өртөж болзошгүй гэж сэжиглсэн байгаа хүн хуулийн этгээд иргэн мэрэгчлэтнүүд заавал мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ заавал мэдээлээгүй байх юм бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Тэр хариуцлага нь юу юм бэ гэхээр торгох хариуцлага байгаа. Хэрвээ одоо боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтан, өрхийн эмч тийм ээ эсвэл энэ ажил үргээ гүйцэтгэх явцдаа энийг мэдсэн ямар нэгэн мэрэгчлэн мэдээлээгүй байх юм бол эрхийн хасах хязгаарлах хүртэл арга хэмжээ авахар нэлийн одоо том хариуцлагын ийм систем орж ирж байна л да. Түүнээс гадна одоо өөрийг нь хамгаалах хэвээр хайрлах хэвээр хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч аав ээж нь хүчирхийллээд байх юм бол төр шууд хүүхдийг тусгай хамгаалтаар хангах тэр механизм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд орж ирсэн. Тэгээд хүүхэд хүчирхийлэлд өртөж байна гэдгийг мэдж байгаа мэдсэн эсвэл сэжиглсэн тэр иргэн тэр мэдээлэлээ бол заавал тухайн одоо харьяа цагдаагийн байгууллагад хандах гэж зовох хэрэггүй. Хамгийн ойр гэж үзсэн цагдаагийн байгууллагатай хандна. Тэр цагдаагийн тэр дуудлагыг авсан цагдаагийн байгууллага хүний аймнаас эрүүл мэндэд холбоотой байх юм бол хулгайн гэмт тэр гэх мэтийн дуудлагаас нэн тэргүүнд очно гэж үйлчилчихсэн байж байгаа. Тэгэхээр маш сонирхолтой шинэ мэдээллүүдийг өгч байна. За манай хажуу айлын хүүхдээ дандаа зодоод ах ингээ фейсбુક дээр пост бичгээсээ илүү та цагдаа дуудахгүй бол зөрчлийн хуулиар та торгуулах нь шүү дээ тийм ингэж маш одоо дээрээс нь за цагдаа манай харьяаны хэрэг биш байна гэд хайхрахгүй орхих ямарч боломжгүй болсон. Тэгвэл нөгөө хүүхэд хүчирхийлэлд өртөж байна гэд одоо би мэдээлэлээ гэхэд тухайн цагдаа эргүүлийн цагдаагийн машин байсан ч гэсэн шууд арга хэмжээ авах юм байна тийм. Тэр байтугай хүүхдээ ингээд тэврээд хүчирхийлэлс цухтаага дайжаадгүйгээд гараад ирдэг тийм ээ. Гэтэл хүүхдийн нөгөө халамжийн мөнгө авах дэвтэр нь хүүхдийн төрсний гэрчлэгээ эдэр нь хамаг нөгөө наацхийн хэрэгцээнийхэн зүйл гэртээ үлдчихдэг. Тэрийг авччихын тулд нөгөө авахын тулд эргэж очиж байгаад нөгөө хүчирхийлэл үлдэгчтэй одоо барьцаалагдчихдаг эсвэл хүүхдийг барьцаалаад ээжийг нь буцааж авчрахын тулд ийм үйлдэлүүд их байдаг. Тэгээ тэр болгоныг нарийн зааж өгсөн. Яг ийм тохиолдол гарах юм бол цагдаагийн ажилтан хохирогчийн өмнөөс тухайн гэрт очиж тэр бүх нөгөө холбоотой нэн тэргүүний хэрэгцээний зүйлийг шаардан гаргуулна. Аавна гэх мэтэр ингээ бүр нарийн процессуудыг тодорхой хуульчилж өгсөн. Тэгээ заавал цагдаагийн байгууллагад мэдээлэх албагүй. Хүүхдийн байгууллагад мэдээлж болно, төрийн бас байгууллагад мэдээлж болно, засаг даргад мэдээлж болно. Тэрийг авсан иргэн хуулийн этгээд шууд нөгөө цагдаагийн байгууллагад дараа нь нөгөө мэрэгчлэтнүүд мэдээлэх гэх мэт ийм аль ч одоо мэдээлэх тэр сувгуудыг илүү өргөн болгож өгч. Өргөн болгож өгсөн байна. Тийм байна. Тэгэхээр ойн баяр мэрэгчлэтнээс хүүхэд зодон шийтгэх талаар сонирхмоор байна л да. Бид нэр өмнө нь энэ талаар ярьж байсан. Хүүхдээ зодож болдог. За манай уламжлалт бол одоо 5 салаа боо амсуулах. За миний хүүхэд би өөрөө яаж хүмүүжүүлэхээ мэднэ. За хүн хүүхдээ хүмүүжүүлж байхад манайхан бол дундуур нь орж зөвлөхөөс ер нь зайлсхийдэг. За ер нь бүх нийгэмд л тэгдэг баг. Тэгэхээр хүүхэд зодон шийтгэж болох уу? Монгол улсад мөрдөгж байгаа хуулиараа. Одоо Монгол улсад одоо яг 3 төрлийн шинэ одоо хууль одоо шинжлэгдэж гарч ирлээ шүү дээ. Яг хүүхдийг зодож шийтгэхийг бүрэн хориглосон юм хуулиуд. Тэгээд түүнийг дааж гарсан одоо хуулийн бусад хуулийн өөрчлөлтүүд нь дандаа энэ зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлага хүлээлгэх юм механизм бүрдээд ирчихэж байгаа. Тэгэхээр хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ бүхэн хууль маань дандаа зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага нь
байгаа. Тэгэхээр бүхий л төвшөнд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг хамгаалагдах ёстой гэж одоо бидний яриад байдаг энэ одоо үг маань үйлдэл болж хувирахаар боллоо. Тэгэхээр хүүхэд заавал гэртеч бай, гудамжинд ч бай, бусдын дарамт хүчирхээлтэд өртөж болохгүй. Мөн бусдад бие махбод нь санаатаагаар болон санамсаргүйгээр халдаж болохгүй. Халдсан тохиолдолд одоо мэдээлэхгүй байх, одоо мэдсээр ажиж мэдээлэхгүй байх эсвэл тхийг бас хүртэл хүчирхийлэл дарамт гэж ойлгоно гэж бол үзээд хуульчлаад байгаа. Тэгэхээр энэ бол бүхий л төвшөнд бол бие махбодын хүчирхийлэлд халдах ёсгүй. Зөвхөн бие махбодын хүчирхийлэл биш. Одоо хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагын сард 6 хүүхэд одоо бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгч байна. Тэгэхээр энэ маань одоо нууц даалт байдаг энэ хүчирхийлэл ил болж ирж байгаа нь бол хин нэг нь надад туслах юм байна. Хин нэг нь надад хандах юм бол би одоо аврагдах юм байна гэсэн хүсэл зорилго ирмэлцлэл хүмүүст бий болж байна. Тийм учраас төрийн байгууллагын өмнөөс хүн танаад орж үнэлгээ их бүрэн эрхтэй болж байна. Хүүхдийн эрхийн байцаагч орно. Хорооны нийгмийн ажилтан гэрт очиж үнэлгээ хийн. Засаг дарга бас одоо айлд нэвтрэх бүрэн боломжтой болж байгаа. Энэ миний гэр, миний вант улс, миний орчин энд хинч нэвтрэхгүй. Би энд бол одоо бүхнийг шийднэ. Би бол мөнгө олж ирдэг, эрх мэдэлтэй тэжээдэг гэдэг одоо ийм хандлага ойлголт бол одоо байхгүй болж байна. Бүх хууль бол хүний эрхийн зарчим дээр тулгарлаж байна. Мөн хүүхдийн эрхийн одоо зарчим дээр явагдаж байна. Монголчуудын хэлдэг бол шүүмжлэл хүүхдийн эрх ярьдаг, та нар хариуцлага оногдуулахгүй байна гэж ярьдаг. Хүүхдэд ямар ч хариуцлага ярихгүй. Хүүхдийг хүмүүжүүлэх нь бол эцэг их асран хамгаалагч, эцэг их гэр бүлийн гишүүдийн үндсэн үүрэг өөрснөө өөргөө биелүүлэхгүй өдөрт нэг 5-10 минут асуудлыг сонсохгүй тэгээд тэд нартай хамт байхгүй гэртээ одоо бүхий л орчноо цахим хэрэглээ болгоо өөрчилсөн амьд харилцаа байхгүй ийм болцсон байж хүүхдүүдэд зааж сургах үлгэрлэн дуурайлгах энэ үйлдэлээ одоо иргэд мартчихсан дарамт хүчирхийллийн аргаар шийдэх гээд байгаа. Энэ асуудлаа одоо таслан зогсоохт бол бүх нийтийн гэр бүлийн одоо бараг хөдөлгөөн болгож өрнүүлэхээс өөр аргагүй байдалд орчод байна л та. Тэр энэ бол бидний одоо зайлшгүй авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа мөн. За тэгэхээр хүнд хэрэгүүд дээр хамтарсан багт мэрэгжлийн сэтгэл зүйчийн оролцоог нэмэгдүүлэх гэж Золбоо Цэвэн гэдэг хэрэглэгч бас өөрийнхөө саналыг хэрэгжилж байна. За хүүхэд хамгаалах тал дээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг бид бүхэн нийтээрээ юу хийж болох вэ гэдэг саналууд үзэгч та бүхэнд бол бас нүүл шийдэл дэлгүүр үгийг ашиглаад бидэнд шууд ирүүлэх боломжтой. Бид эфирт шууд таны саналыг хэлнэ. Тэгэхээр ламсүрэнгээс бас саяхыг өмнө нь ууган цэцэг сэтгэл зүйч бас манай нэвтрүүлэг дээр хэлж байсан л да. Сургуулиуд дээр сэтгэл зүйч байх хэрэгтэй байна. Тэргээр бид нэр яг ямар одоо хүнд хүчирхийллүүд үлддэгдэж байгааг мэдэх боломжтой гэж хэлж байсан. Тэгэхээр энэ одоо шинэ эрх зүйн орчин дээр сэтгэл зүйчдийн оролцоо нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр шинэ эрх зүйн орчин гэхээс өмнө бол ерөөхдөө болсон Монголд сургууль дээр эсрэг судлаач байгаа айгүй л байгаа. Гэхдээ тун зөвхөн гарын 10 хүрээнд багтахаас тэрийг нь төрийн санаачлал нэг л үгүй л дээ. Олон улсын байгууллага төрийн бас байгууллагад хамтарсан сүлжээгээр нэг байгууллага яваад байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага манай байгууллагаар хамтраад одоогийн байдлаар Улаанбаатар хотын 7 сургууль дээр эсрэг судлаач ажиллаж байгаа. За энэ ажиллажийнхаа бас 2 жил ажиллахад нэг гарч ирсэн хамгийн сонирхолтой болоод амар асуудал нь юу гэхээр тэнд хүмүүс ерөөсөө энэ хүүхдүүд зүгээр л сайхан инээгээд яваад байна. Айгүй сайхан мэрэгтэл бүх хүүхдүүд өөрийнхөө хүчирхийллийн кейсээ өөрөө шийдээд өөрөө тэрийгээ даван туулаад тэр асуудал нь бүр буглаад бухшаад тэр нэг баг л жам бисний эрх мэтэр өөрөө ойлгоо яваад байгаа. Энэ асуудал одоо яг ил болж эхэлж байна л да. Тэгэхээр сургууль дээр сэтгэл судлаач ажиллана гэдэг маань нөгөө нэг 1000 хүүхдэд нэг нийгмийн ажилтнад ногдоод байгаа бол тэрийг нодж хуваалцна гэсэн үг. Хамгийн гол нь хүүхэд би хүнд хандаж асуудлаа шийдэхийн хажуугаар бас өөртөө бас туслах өөр хин нэгнээс бас надад сэтгэл санаанд бас тусалцаа үзүүлэх боломжтой байна гэсэн итгэлийг авч байгаа. За баярлалаа. Тэгэхээр өчигдөр яг энэ сэдвээр бас хилцүүлгээ бэлдэж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өсвөр насныхны бас амиа оролтын тоо баримтуудыг харлаа. Монгол улс бол харьцангуй бас өндөр байдаг юм байна. За зөвхөн хэвлэлд ил болсон кейсүүдийг бид нар мэдээд байдаг. За хүүхэд ер нь бол хүчирхийлэлд ороод цаашаага тэр нь амиа орлох үйлдэл болох нь бол нэлээд түгээмэл байдаг гэж тэр тайлангаас уншсан. За тэгэхээр нүүбийн хүүхдийн эрхийн байгууллага ч гэсэн энэ асуудлыг бас анхаарлаа хандуулах цаг болсон гэж хэлээд байгаа. Тэгэхээр хэрлэн доктор сая түрүүн Ойнбаяр мэрэгжилтний санал дээр нэмэрлэж юм хэлээ гэсэн та. Тий. Тэгэхээр энэ дээр би нэг 2007 оны нүүбийн хүүхдийн сангийн нэг судалгааны тайлан уншиж байсан. За тэрэн дээр одоо ерөнхийдөө хүүхдээ загнах тий одоо загнаж зандрах бол одоо эцэгчүүдийн дунд нэлээд түгээмэл байдаг юм байна. Ялангуяа тэгээд судалгаанд хариулсан хүмүүсийн нэг 78 орчим хувь нь бол одоо энийг бол түгээмэл хэрэгэлдэг. За ер нь бол тодорхой хэмжээгээр бас нэг одоо гарын амт үзүүлэх тийм ээ
Ийм явдал бол ер нь эцэг эхчүүд үр хүүхдийн хоорондын харилцаан дээр бас нэлээд төгөөмлөдөг гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 38% хариулсан байлээ л дээ. Тэгээ хүүхд буруу юм хийсэн тохиолдолд тэрийг одоо учирлаж ухуулж ойлгох бол ердөөсөө нэг дөнгөж судалгаанд оролцсон хүмүүсийн 17% энэ аргыг хэрэгэлдэг гэж. Тэгэхээр ер нь хүүхдийг одоо түрүүн бас нэг үл тоомсорлох, хүүхдийг үл хайхрах, за одоо тодорхой хэмжээгээр алдаа оноо гаргах юм бол тэрэн дээр нь одоо загнах, зандрах гэдэг чинь болоод ирэхээр энэ бол бас л хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд болоо явчихж байгаа. Тэгэхээр энэний цаад одоо хэрэгжилж байгаа учир шалтгаан нь яг юу юм? Энэ эргээд сайн үр дагавартай юм үгүй юм уу гэдгээр бас бид нэр анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь бол ээж аав хэлдэг штэ. Би буруу юм хийгээд харна. Энийг залруулахын тулд, зөв болгохын тулд би нэг буруу юмнаас нь ангижруулахын тулд хүүхдээ би зөв болгож хүмүүжүүлэхийн тулд би одоо ингээд загнаж байгаа, зандарж байгаа, гар хурж байгаа гэдэг. Гэтэл яг сэтгэл судлалын талаас аваад үзэх юм бол ер нь бол хүнд одоо хүний хүсэл зоригийн эсрэг албадлагын аргыг хэдий ч нэг хэрэглэн, төдий ч нэг эргээд бас дараагийнхаа хүчирхийллийг бий болгох суурийг нь тавиад өгчдөг. Тэгээд ер нь хүүхд ээж аавдаа зодуулж байгаа тохиолдолд би яагаад зодуулав гэдгийг бодхоос илүүгээр ээж аав намайг зодж гинэ л гэж боддог. Тэ миний эрхэнд халдж гинэ л гэж боддог. Эргээд дараад нь бас хин нэг нь бас ингэж хандах юм одоо их үүсвэр суурин тавиад явчихдаг учраас энийг бол бид нар ер нь бол хэрэглэхээс татгалзаж явах хэрэгтэй зүйл. Тэгэхээр зөв хүн болоход бол энэ бол хамгийн хор хохиролтой ийм одоо эцэг эхийн хүмүүжүүлэх арга л гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ газрын зургийг би сая Twitter дээрээс татаа гаргаад ирлээ. Монгол улсад 100 мянган хүнд оногдох за амин оролтын тоогоор бол 5-аас 10 иргэн гэж орд юм байна. Энэ дэлхийн дунджаас бас нэлээд дээгүүрт орд юм байна. Тэгэхээр цэвэн зохицуулагчаас яг одоо илүү практиклийн зөвлөгөө хүүхэд өөрөө гомдол гаргаж ерөөсөө чаддаггүй. За өсвөр насныхан бол магадгүй илүү зөрөгтэй байж магадгүй. За тэр одоо энэ мэдээллийг авсны дараа бол магадгүй зарим хүүхдүүд хүчрхийлэлт байгаа хүүхдүүд зөрөгжөөд мэдээлэл гаргах тэр урам зориг нэмэгдчихэж магадгүй хаа. Тэгэхээр яг одоо хүүхэд байх юм бол бид өнөөдөр энэ хойдолтой бас 108 гэдэг утсыг бас байнга сурталчилж байгаа. Олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ утсыг бас үн төлбөргүй сурталчилж олон нийтэд хүргэж байгаа. 103 гэдэг шиг танд хэрэгтэй утас байгаа. Тэгэхээр яг хүүхэд өөрөө хүчирхийлэлт байна гэж өөрийнхөө хэмжээнд дүгнүүл ямар арга хэмжээ авах вэ? Хүүхэд бол өөрөө бол мэдээлэл үүрэгтэй. Ер нь бол хүүхэд хамгааллын хуулинд нэг энэ сая бас хүмүүжлийн эерэг аргын тухай ярилцлаа. Энийг бүр заагаад өгсөн шүү дээ. Эцэг их асран хамгаалагч, багш сургууль хүмүүжлэгч бол хүүхдийг хүмүүжүүл төлөвлөлттэй бол хүмүүжлийн эерэг арга хэрэглэнэ гэдээ бүр энийг зааж өгсөн. За нөгөө нэг утгаар нь бол хүүхд бол хаашаа хандхаа мэдэхгүй байна гэдэг чинь хүүхдийн эрхийн хуулинд бол хүүхд өөрөө оролцох хэрэгтэй гэдэг одоо ийм бүтэн бүхэл одоо ийм бүлэгтэй шүү дээ. Тэгэхээр хүүхд бол үг хэлэх, хэвлэн нийтлэх гэдэг одоо зөндөө олон байдлаар бол хүүхд бол санал бодлоо үе тэнгийнхэндээ найз нөхдөд. Тэгээ хүүхдийн эсрэг гэмтэргийн нэг одоо давуу тал нь бол ерөөсөн багштай хэлдэггүй, ээж аавдаа хэлдэггүй, ганцхан одоо өөрийнхөө үе тэнгийн найздаа хэлэх нь бол илүү байдаг. Тэгэхээр нөгөө гарцсан зөв тодорхойлж чадахгүй байгаа учраас заримдаа харамсалтай нь бол одоо тэр амийн хорлох асуудал бол нэлээ их байдаг. Энэ нь гэхдээ бол дан ганц одоо эцэг их гэр бүлийн хүчирхийллээс гэсээ илүү бас одоо бидний цахим ертөнцийн хязгааргүй энэ орчин дох одоо буруу мэдээллээс авах шашны одоо үйлдэл холбоотой асуудал байж гэн тийм ээ. Бас буруу зан үйл одоо өөрөө хийдэг учраас тэрүүндээ автсан байдлаас үүд юм уу олон одоо хүчин зүйлүүд байгаа л да. Тэгээд бол нэлээдээ энэ одоо амийн хорлох гэсэн хүүхдүүдийг ингээ аваад үзэх юм бол мэдээч хэрэг би түүхний яриад байгаа нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл өөрөө хүүхдийн сэтгэл зүйн хувьд бол сэтгэл зүйн өөрчлөлтийг бий болдог. Энэ удахаараа эмгэг бий болдог. Сэтгцийн одоо өөрчлөлт эмгэг болоод ирэхтэйгэн зэрэг өөрийнхөө хянах чадваргүй болдог. Сая бол Улаанбаатар хотод бол бас хүүхдийн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар бол одоо зөвлөгөө хийсэн л дээ. Тэр 108 руу залгаж болно. Өөр яаж болох вэ? Хүүхдүүд фэйсбүүкээр бичдэг тийм хотлайн байж болох уу? Одоо Facebook дээр хүүхэд болгон Facebook дээр байгаа шүү дээ. Тэгэхээр танаа пэйжээр ч юм уу, танаа пэйж рүү ч юм уу, цагдаагийн пэйж рүү ч юм уу. Ер нь бол мэдээллийн орчин бол их шүү дээ. Сургуулийн нийгмийн ажилтнаас ахвал хорооны нийгмийн ажилтан байгаа. Ганцхан хүүхэд өөрөө тэрийг итгэхгүй байгаа. Бас нөгөө хувийн одоо нөгөө нэг нууцлаа одоо хадгалж чадахгүй ч гэдэг юм үйл итгэж гэдэг байдлаасан болоод ингээд одоо аяндаа одоо энэ асуудал ингээд хөдлөөд ирэхтээс бол хүүхэд болгон мэдээлэл. Тэр байтугай Монгол улсад өөрөө хүүхдийн одоо эрхийн санал бодлыг, гомдлыг нь авч хэлцэхгүй бол нүүбэд одоо өөрийнх нь тэр гомдлыг одоо бичих хэрэгтэй тийм конвенцэд нэгдэн орсон шүү дээ. Тэгэхээр бол хүүхдийн өөрийнхөө асуудлыг мэдээлэх энэ эрхчлөө бол одоо нэлээ их баталгаажсан гэж хэлж болно. Монгол улс миний төлөө хийхгүй байх юм бол тийм. Хүүхдүүд маань legal info руу ороод хууль татаж уншаа сууж чадахгүй байх. Тэгэхээр телевиз болон сошиал суугуудаар хүүхдүүдэд мэдээлэл хүргэх нь бол оновчтой байх. Яг тэдний байгаа газарт нь тэгэхээр ууган цэцэг гэдэг Twitter хэрэглэгч хүүхэд өөрийн асуудал хүчирхийлэлд өртсөн байдлаа
өөрсдөө шийдэж байна. Энэ тэднийг улам асуудалд оруулж байна гэж бас Ламсүрэнгийн хэлснийг давтаж хэлж байна. Энэ бол манай хүүхдүүд бүр хүчирхийлэлд байгаад өөрсдөө тэр асуудлаа бүр шийдээд яваад өөрийнхөө шийдээд ингээ яваад байна шүү дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас түрүүн их жаргал тэргүүний хэлснээр бас одоо цагдаагийн байгууллагын албан хаагчид маань хэрвээ хүүхэд эрсдэлд одоо аюултай байдалд байна гэх юм бол даруй арга хэмжээ авах юм байна. Харьяалалгүйгээр өөр ямар шинжилгүүд цагдаа талаас ажиллаж болох вэ? Тэгэхээр бид Америкт одоо жишээлбэл 911 рүү хүүхэд санамсаргуу тоглоо залгахад цагдаа ирээд за би хүүхдээс байцаалт авч иж явнаа гэдэг жишээг ярьж байдаг. За би яг Виржиниа Дарлингтонд байхад Монгол айлд энэ тохиолдож байсан. Санамсаргуу хүүхэд залгахад за цагдаагийн ажилтан бол баг хүүхэдтэй харьцах сэтгэл зүйн тийм бол одоо тийм сургалт авсан тийм албан хаагчид ажилдаг юм байлээ. Тэгэхээр одоо цагдаа талаас өөр хүүхдүүд одоо нээгээд гомдлоо хэлэхгүй байвал цагдаа одоо янз бүрийн мэдээллийн сууг нэмж ажиллуулах уу, хүүхдийн утсан дээр цагдаа байдаг ч юм уу. Тэрийг сонирхмоор. За тэгэхээр одоогор манай цагдаагийн байгууллагад одоо Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг одоо төр хамгаалах байранд 107 гэсэн дугаар утас байршиж байгаа. Тийм энэ утас маань бас 108 дугаар утас шиг одоо бүх үүрэн талбаанаас үүн төлбөргөө ярьдаг юм одоо холбогддог утас байж байгаа. Тэгэхээр энэ утсан дээр одоо манай цагдаагийн байгууллагын одоо сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд за мөн одоо цагдаагийн эрх зүйч мэрэгчлээ ажилтнууд 24 цагаар одоо зөвлөгөө өгч ингэж ажиллаж байгаа. Тийм тэгэхээр ер нь яг энэ одоо хүүхдийн хүчирхийлэл, хүүхд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор мэдээж манай цагдаагийн байгууллагын одоо гол үндсэн үүргийн нэг маань болохоор гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил одоо гол үндсэн одоо чиг үүргийн нэг байдаг. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд ер нь одоо практикт харж байхад яг энэ хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж байдаг гэдгийг мэдтгүү. Ерөөсөө огцоцоог эцэг эхчүүд маш их байдаг юм байна. Тэгээ хүүхдүүд яриа хийгээд эцэг эхчүүд сургалт явуулаад байж хахад энэ талаар огт мэдтгүү эцэг эхчүүд байж идэг. Тэгэхээр бидний өнөөдөр барьж байгаа бас нэг гол одоо урьдчилан сэргийлэх ажлын нэг гол чиглэл болохоор ерөөсөө энэ шинэ батлагдж байгаа энэ хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай энэ хуулийн энэ шинжилсэн хуулиудыг иргэдэд их сайн сурталчлах хэрэгтэй юм байна. Тэнийг өнөөдөр эцэг эхчүүд мэддэггүй улмаас хүүхдийг хүчирхийлдэг, дарамталдаг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үлдэх юм одоо асуудлууд одоо байсаар байна л гэж ингэж үзэж байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мандха гэдэг Twitter хэрэглэгч маань нүүдэл шийдэл урьдчилан сэргийлэх талаас нь хэн юу хийж байгаа юм бол яаж олж ухаж илрүүлэх үү гэдэг асуултыг тавьж байна. Тэгэхээр сая бас нэвтрүүлэгт оролцож байгаа мэрэгчлэтнүүд маань хэллээ. Өмнө нь 70 байсан юмнууд нэлээх ил гарч эхэлж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл бол хүүхдийн хүчирхийлэл бол ихэвчлэн 70 нөхцөлд байдаг. Тэгэхээр хүчирхийлж буй хүн бол барьцаанд байлгадаг. Ямар нэгэн байдлаар мэдээллийг гаргахгүй гарга хэмжээ авдаг гэдгийг их чаргал тэргүүн хэллээ. Тэгэхээр энэ дээр одоо Монголд үндэсний хэмжээний одоо тандал судалгаа эднэр ер нь төлөвлөгдөж байгаа юу? Үндэсний яг бүх байгууллагуудын үүрэг болгож оруулж ирсэн. Одоо эрүүл мэндийн яам, боловсролын яам, хууль зүйн яам гэдэг яг мэдээллийн сан бүрдүүлнэ. Тэгээ тэр мэдээллийн сангаа зүгээр нэг хэдэн тоо баримт цуглаад орхичих биш. Тэрийг нөгөө урьдчилан сэргийлэх, талсан зогсоо харах хэмжээндээ ашиглана гэдэг. Түүнээс гадна боловсролын байгууллагын үүрэг, эрүүл мэндийн байгууллагын үүрэг бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд байгаагүй орхигдчихсан байсан. Одоо бол яг хэр боловсролын байгууллага зөрчлийг яаж эвзүүгээр шийдвэрлэх вэ? Харилцааны ур чадвар олгох, тийм ээ? Асуудлыг шийдэх тэр нөгөө агуулгыг бүх шатны сургалтын хөтөлбөртөд оруулж ирэх үүрэг авсан. Түүнээс гадна бүх шатны багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт хүүхдтэй харьцах. Тэгээ хүүхд бол хэлэхгүй шүү дээ. Гэхдээ гаднаас нь хараад мэрэгжилтэн энэ бол зүгээр нэг унаад оччихсан шалбархаа биш байна. Энэ бол гадны нөлөөтэй байна гэж сэжиглэх юм бол тэрийг нөгөө илрүүлэх үүргийг өгч байгаа. Түүнээс гадна хүүхд хичээл таслаад байх юм бол хүүхдийн сэтгэл санаа ангиасаа жоохон зожигроод ч юм уу те. Эсвэл одоо нөгөө зарим бэлгийн хүчирхийлэлд өрцөн хөгч айгүй хидэд эхэлдэг шүү дээ. Стрессээсээ болоод тийм этийн шинж тэмдэг байх юм бол нөгөө заавал мэдээлэх үүрэгтэй гэж орж ирж байгаа. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд бол цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр ажиллах тусгай нэгжтэй байна гэдэг бүр албан ёсоор хуульчилсан. Цагдаагийн байгууллага хажуудаа 24 цагаар үйлчлэгээ үзүүлэх утастай байна гэдгийг бас хуульчилчихсан байгаа л да. Бас нэг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн ажилтнуудад өгч байгаа том эрх мэдэл юу юм бэ гэхээр гэрт нь яваад очдог гэртээ оролдгоо. Шүүхийн зөвшөөрлгүйгээр орон байранд нэвтрэн орох хэрэгтэй. Тэгээ хүчирхийлэл үлдэгчийн шүүхийн зөвшөөрлгүйгээр баривчлах хэрэгтэй болж ирж байна.
За шууд арга хэмжээ авч болох юм шууд байна арга шүү дээ. хэмжээ. А түүнээс гадна цагдаагийн ажилтны яг хэргийн халуун газар очиод өгсөн баримт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэггүй байсан бол цагдаагийн ажилтан газар дээр нь очиод аюулын зэргийн үнэлгээ хийн. Тэр үнэлгээ нотлох баримтад тооцогдохоор байж ирж байгаа. Тэгэхээр охирч өөрөө өөрийгөө нотлох гэж явахгүй гэсэн үг. Тийм. За гэр бүлийн хүчирхийлэл дээр бид нар бас ярьж байсан. За яг нотолж чадахгүйгээсээ болоод эргээд шүүх хэрэгсгүй болгодог юм уу? Цагдаа дээрээс буцаад за эргээд амиа алдсан тохиолдол хүртэл гарч байсан кейсүүд байдаг. За нүүдэл шийдэл гэсэн дэлгүүр үгээр маш олон сонирхолтой санал орж ирж байна. За харагдахгүй байна гэдэг нь хүчирхийлэл байхгүй гэсэн үг биш юм. Харагдахгүй байгаа зүйлийг ил болгох гэж Баярбаатар гэдэг хүн хэлсэн байна. За Наранзун гэдэг хэрэглэгч урьдчилж хуулийнхаа сурчлагааг үндэсний хэмжээнд сайн явуулаарай. Баахан багш эцэг эхчүүд явхан дээ гэж хэлж байна. За мөн бидний аав ээж баг байхад баг саг алган боов авч байсан мууцсан юм алга харин ч гэдэг саналыг хэлсэн байна. За харамсалтай нь хүүхдийг зодон шийдэхийг бол хуулиар хоригдсон гэдгийг өнөөдөр Twitter дээр ч мэдээлэлтэй хүмүүс хэлж байна. За энэ бас хүүхдийн байгууллагын мэрэгчлэлтэн хэллээ. Тэгэхээр та сайн мэдээллийн сан гэж маш сонирхолтой юмыг хэллээ л дээ. Хүүхдийн талаар хүүхдийг хохироож байгаа хүмүүсийн мэдээллийн сан бол өөр улсуудад үүсгдэг. За хүүхдийг бүр бэлгийн одоо байдлаар одоо хүчирхийлсэн хүнийг бол дахиж өөр одоо энэ мэдээллийн санд байгаа. Тэр нь олон нийтэд ил байгаад тэр хүнийг нийгмээрээ тусгаарладаг. Дахиж ажилд оруулдаггүй. Яг бол өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг одоо тэгж доромжилсан хүнийг бол нийгмээрээ одоо ингэж одоо хахан хавчиж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь шударга ёсны одоо нэг хэмжүүр гэж одоо үзээд өөр улсууд sex offenders list гэж нэрлээд одоо интернетээс ороод харчдаг. Хүн ажилд орохгүй CV өгөхөд тэр хүний нэрийг хийгээл үздэг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлдэж байсан хүн байвал тэр хүн одоо дахиад ажилд орох магадлал бол баг байхгүйтэй адил болдог гэж үзэж болдог. Тэгэхээр энэ мэдээллийн сан хаана төвлөрөх вэ? Энэ дээр ер нь хүүхдийн байгууллага энэ дээр ажиллах уу? Одоо миний бодлоор бол дата бааз нь одоо үндэсний архивын төв дээр байгаа л бүгд нэвтэрж орж болдог. Олон нийт ороод харж болдог байвал бас гайхамшигтай үр дүн гарах юм шиг санагдаад. Тийм. Ер нь бол мэдээллийн сан хүүхд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төр байна. Гэхдээ мэдээллийн сан гэж ороогүй бүр мэдээллийн төв байгуулна гэд хүүхд хамгааллын тухай хуулийн дээр орцсон байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсө бүхий л одоо хүүхд гэр бүлтэй холбоотой зөрчил, асуудал, гэмт хэрэг тэгээ хүүхдийн одоо тэй холбоотой статистик тоон үзүүлэлтүүд бүгд одоо энэ мэдээллийн төвд байна. Одоо байгаа бидний ашиглаж байгаа энэ хариу үйлчилгээнд дээр авчилж байгаа гол тоо баримт бол хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн мэдээлэл дуудлагын тоо бол биднэрт нэлээ их одоо яг чиглэлийг өгж байгаа. Сүүлийн үед одоо ингээл одоо гэр бүлийн хүчирхийллийн холбоотой мэдээлэл дуудлага ирж байна. Хүүхдийн зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага ихсэж байна. Хүчирхийлэлтэй холбоотой, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ихсэж байна. Нэгвэл тэр чиглэлээр нэлээх анхаарал тавьж мэрэгчлэтнүүдээс сургах, арга хэмжээ зохион байгуулах ийм боломжийг олгож одоо нэгсэндээ мониторинг хийх гарцыг гаргаж өгөх юм одоо сан бүрдүүлж эхэлж байна л да. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа бол мэдээллийн төвтэй болно гэхээр тусгай бие даасан тийм баг статустай бүтэц бий болох гээд байгаагаар хөлчлөгдсөн байгаа. Энийг бол нэлээд одоо яванда хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэрэгжүүлэх явц байгаа. Яг одоо бол хүүхдтэй холбоотой мэдээлэл статистик тоо баримтыг бол бүртгэл статистикийн газрын дэргэд бол яг нь улсын бүртгэлийн газар гэж байсан тийм ээ. Статистикийн дээр бол хүүхэд гэсэн тийм юу байгаа. Цэсний шинээр нэгтсэн байгаа. Тэгэхээр өмнө нь байгаагүй ийм хүүхэд гэсэн цэс рүү ороод бүхий л одоо мэдээлэл статистик тоо баримтыг тэндээс авах харах бүрэн боломж байгаа. За тэгэхээр 108 утасны талаар манай Монгол Үндсэн мэдээний алба бас мэдээ сурвалжлага сэтгүүлч одон гараа бэлтгэж байсан. За тэн дээрээс яг миний үзчихснээс санаж байгаа мэдээлэл бол гадаадад бол илүү их зөвлөгөө авах хүүхдтэй хэрхэн харьцах вэ, яах вэ гэдэг зөвлөгөө мэдээлэл ирдэг. Манад бол илүү их гомдол зөрчлүүдийг их мэдээлж байна гэдэг тийм шинэ мэдээлэл авсан байгаа. За Бямт туяа гэдэг Twitter хэрэглэгч хүүхдээ хүчирхийлвэл яаж арга хэмжээ авах вэ гэдэг асуултыг тавьж байна. За бид хэсэг хугацааны сурчлагын дараа эдгээр болон бусад хүүхэд хамгааллын талаар практик зөвлөгөөнүүд за шинээр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл залтуудыг бас мэргэжилтнүүдэд сонирхох болно. Нүүл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж хүүхдийн талаар ярилцж байна. Тэгэхээр яг нэвтрүүлэг завсарлахаас өмнө энэ Бямт туяа гэдэг Twitter хэрэглэгч хүүхдээ хүчирхийлвэл яаж арга хэмжээ авах вэ гэдэг бас сонирхолтой асуултыг асууж байна. За бүлинг буюу одоо дээрлэх за дээр үед бол сургууль дээр атман гэж байдаг байсан. Хүүхдээ дээрлэх тэр хүүхдийг эвгүй байдалд оруулахаар хүүхэд эргээд өөрөө хамгаалт хийж чаддаггүй. Эцэг эхтэй хэлэхээр авж байгаа арга хэмжээ нь үр дүнгүй байх юм бол сургууль дээр тэр хүүхдийг бүр улам гадуурхах дахиж хүчирхийлэлд өртөх тийм боломжууд нэгддэг байгаа. Тэгэхээр энэ бол манай нийгэм
шин биш мөртлөө шин сэдв болоод байгаа л да. Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээнүүдийг авч болдсон бэ гэдгийг бас хүүхдийн мэрэгчлэнүүдээс сонирхъя. Ойнбаяр цэвэн зохицуулагчаас. За ерөнхийдөө Монгол улсад бас энэ тухай ер нь бол одоо хүүхдийн хүчирхийл хаана байдаг юм бэ гэдэг талаар бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын дэлхийн нийтэд явуулсан судалгааны үр дүнгээ Монголд бас хийж ирсэн юм. Тэгэхдээ бол нэг 7 орчинг нэрлэж ирсэн. Энэ бол ерөөсөн сургуулийн орчин. Тэгээд бол дотор байр, халам засрамжийн төвч гэдэг юм уу, ийм одоо хүүхдүүд их олноороо амьдрдаг, аж төрдөг, сурдаг тийм орчинд бол илүү байгаа нь бол одоо эхний 3-4 байранд орж исэн л да. Тэгэхээр бид бол энэ хуулиндаа юу оруулж яах вэ гэхээр би бас эхлээд нэг юг тодруулчих гэж бодлоо. Хүүхдийн эрхийн ажилтан гэдэг түрүүн асууж яасан. Хүүхдийн эрхийн ажилтан гэдэг бол хүүхдийн улсын байцаагчийн эрх авсан эрх хүүхийн албан тушаалтныг хэлнэ гэж байгаа. Монгол улс дээр хэдэн хүн байна тийм. Энийг бол одоо тусгай журам босруулж байгаа. Тэгээ хэд гарч ирэх үү, яаж гарч ирэх үү гэдэг нь тодорхой болж байна. Ямар хүн байх уу, эдрэг шалгуур юутайгаан гараад ирнэ л дээ. Ямар хүн одоо энэ улсын байцаагч болох сургуульд нь тамархсан эдрэгээ тэр журмаар нь зохицуулагдчихна тий. Тэгээд би бол энэ хүүхдийн эрхийн ажилтан буюу хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж тэр одоо байцаагч эрх авсан хүн бол ерөнхийдөө энэ бол үе тэнгийн дарамт зөрчлөө гэмт хэрэгүү гэдгийг бол ерөнхийдөө одоо шинжилээд онцлоод одоо ингээд толбогдох байгууллаганд жуулчдаг хүн байх юм л да. За ер нь бол үе тэнгийн одоо хүчирхийлэл рүү эргээд ингээд орох юм бол энэ хуулинд бол ерөөсөн сургуулийн орчинд хүүхд хамгаалал гэдгийг зориуд хийж өгсөн юм. Энд бол нэгдүгээр тунд ерөөсөн сургууль бүр бол хүүхд хамгааллын бодлоготой байна, төлөвлөгөөтэй байна гэж байгаа. Дараагийн асуудал бол багш өөрөө аливаа асуудлыг таамагласан, илрүүлсэн, мэдсэн бол гэдэг үгийг орж ирсэн. Заавал мэдээлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ ангийн хүүхдэн жоохон нэг ямар хуу байдалтай байгаад байна. Хүүхд ер нь хичээлээ хоцсондоо үүсэл жоохон хичээл хоцорж орж ирээд байдаг юм. Өгөөсөл жоохон 0 доромтгой байдаг юм уу? Ингэхдээ бол хүн болгон одоо энэ нэг урьдчилан сэргийлэх гэдэг төрөний хүмүүс асуугаад байна л шүү дээ, тийм ээ. Урьдчилан сэргийлэхт юу хийх вэ гэдэг чинь ерөөсөө энэ асуудлыг бол хийж өгсөн байгаа. Сургуулийн орчинд бол энэ бол өөрөө багш болгон одоо сонор сэрэмжтэй асуудлыг бол цаг алдахгүй мэдээлж яана л гэсэн үг. За ерөнхийдөө үе тэнгийнхний одоо энэ дарамт гэдэг бол хүүхдүүд их нууж явдаг. Бас ингээд нэг арчаагүй царайлт гэдэг юм чамаа мэдгдүүл тэгэндээ гэдэг ингээд юунд орцсон байдаг байхгүй өөрөө бас ингээд дарамтанд тэр бүгдийг л илрүүлэхийн тулд бол саяхыг оруулж өгсөн. Тийм саяхыг оруулж өгсөн. Үүн дээр бол хамгийн нэгдүгээр тул тэр нийгмийн ажилтан хүн өөрөө яах вэ? Тэгээд дараа нь хамтарсан баг хууль зүйн хороо эдэргээд ингээд шатанд нь энэ асуудлыг аваад явах бүрэн одоо ийм төрөмний ил дээр бол механизмд бий болсон учраас бол урд урдынхаас нь бол давуу талууд их алийг ашиглах уу хаана мэдээлэх үү гэдэг нь бол хүүхдийн асуудал болно гэж хэлмээр байна. За тэгэхээр эцэг эхчүүд болон маань нэвтрүүлгийг хүүхдүүд бараг үздэггүй байх л та. Гэхдээ хүүхдүүд маань үзэж байгаа бол сургуулийнхаа нийгмийн ажилтнанд багштай хандаж болох юм байна. Хамгийн ихний ээлжин. Тэгэхээр за илүү бүр одоо хүүхдээ одоо ноцтойгоор гэмтээсэн ч юм уу. Тэгэхээр хүүхэд ч өөрөө насан туршаагүй субъект байгаад байдаг. Тэгэхээр инх чаргал тэргүүнээс энэ нөхцөлд юу яаж энийг зохицуулах вэ? Багш сургууль хүмүүжүүлэгчийн талаас ч бас хэцүү. За манай хүүхдийг сургууль дээр нь зодоод байвал эцэг эхчүүдэд энэ бол бас маш том сэтгэлийн дарамт болж ирнэ шүү дээ. Энийг магадгүй шийдлээ олоогүй байгаа эцэг эхчүүдэд та зөвлөгөө өгч. Гэхдээ яхаа нөгөө энэ хүүхд хамгааллын хууль гарах хүртэл бол ерөн л асуудал шахвал сургууль дээр үзэгдэх гэдэл байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүүхд хамгааллын сургуулийн орчинд хүүхд хамгаалал гэдэг бүр тусгаалan ингэж зааж өгснөөрөө сургуулийн орчинд хүүхэд хамгаалагдах тэр хариуцлага хүүхдэд биш ээ. Насанд хүрсэн хүмүүс тэр хариуцлага нэрэх ёстой. Тэгэхээр яах вэ гэхээр ямар нэгэн байдлаар таамаглаж байлаа гэж бодоход асуудлыг хүн чатанд хүрэхгүйгээр урьдчилан сэргийлэх үүрэг илүү нөгөө нэг боловсролын байгууллагын ажилтнууд дээр очиж ирнэ л дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэмтэл юм уу бэртэл учруулчихсан байх юм бол тэр нь зохих эрүүгийнхаа хуулийг дагуул явах байх. Гэхдээ эрүүгийн шинээр батлагдсан эрүүгийн хуулийн нэг гол онцлог зохицуулт нь юу гэхээр аль болохоор хорхоос өөр төрлийн ял. Ялангуяа хүүхдэд бол бүр хүүхдийн нас сэтгэхгүй онцлог тохирсон тэдний ирээдүйг баллахааргүй тийм нөгөө хүмүүжлийн шин чанартай арга хэмжээ авахар бол үйлчлэгдсэн байна. За тэгэхээр ер нь бол их сайн хойшлогдож өгсөн санагдаж байна. Тэгэхээр Ламсурангээс энэ сүүлийн үед одоо кибер бүлийн одоо сургууль дээр дээрлэх энэ асуудал ер нь нэмэгдэж байгаа шинж тэмдэг ажиглагддаг. Танах бол 7 сургууль дээр сэтгэл зүйчтэй байгаа болохоор бас сонирхмоор байна. Тийм тэгэхээр эхлээд яг энэ төвшин Монголд ямар байгааг одоо их вэ нүү бага байна гэдгийг судалсан судалгаа байхгүй учраас яг тодорхой яг тэдгээ хэлж чадахгүй байна л да. Харин одоо Америк нэгдсэн улсад бол юу гэдгийг 4 хүүхдийн нэг нь өнөөдөр сайбер буллинг бол хүртэж гинөө гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр цахим гэмт хэрэг гэдэг нь хүмүүс нэг тийм одоо нэг юм томоохон гэж ойлгож болохгүй. Зүгээр фэйсбүүкээр хний хүүхднийхээ гэрт нь очлоо. Очоод усанд орчих нь ч хүмүүс бол уцаа зулжихын зургийг авчихна. Дараа нөгөө хүүхдтэйгээ маргалан гутаа чи надад мөнгө өгөхгүй бол эсвэл чи миний хичээлийг хийж өгөхгүй бол шалгалтанд туслахгүй бол энэ зургийг чинь тавьж хэлдэг. Хүүхд өөрөө эргээд
одоо Facebook дээр юм уусвал нэг өөр сошиал орчинд өөрийгөө хамгаалах ямар нэгэн хамгаалтыг авдаггүй. Юу аккаунт ямар нэгэн байдлаар одоо пост юм уу таг хийж одоо болохгүй гэдэг юм те. Тийм байдлаар хамгаалах өөрөө тийм мэдлэг өөрөө байхгүй учраас эргээд энийг хохирч болоод байгаа гэсэн үг. Тийм. Юм болсон бол багтсан мөлий. Одоо бид нар бол үндэсний хэмжээнд 4 сургууль дээр аюулгүй сургууль гэдэг аргачлалыг нэвтрүүлж байгаа юм. Тэгээд илүү нөгөө өмнө нь бол дандаа л хүүхдүүдийг сургаад орхичдаг байсан. Насанд хүрэгчтэн сургагдаагүй үлдчихдэг. Хариуцлагын нөгөө ард талд нь үлдчихдэг байсныг өөрчлөөд сургуулийн бүх багш нар сургуулийн удирдлагуудад энэ бүх нөгөө ойлголт мэдлэгийг өгч байгаа юм л да. Эхлээд эхний жил. Тэр явцтай бол нөгөө нэг бэлгийн хүчирхийлэл ч юм уу сургууль дээрх янз янзын дарамт үеийнгийн дарамт шахалт харьцангуй нөгөө багасч ирж байгаа. Тэр 4 сургуулиуд хүүхд хамгааллын бодлогыг бол энэ хүүхд хамгааллын тухай хууль батлагдахаас өмнө хамт олонныхоо оролцоотойгоор хүүхдүүдийнхээ оролцоотойгоор боловсруулад тэгээд батлаад эхлэнгүүт хүүхдүүд тэр нөгөө өөрсдийнхөө тоглоомын дүрмийг батлаад ирэхээрээ аль нь зөв аль нь буруу гэдгийг мэддэг болоод ирдэг. Тэгээд хүүхдтэй туслах тэр хөдөлгөөнийг мэдээж насанд хүрсэн хүмүүст аль болохоор хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн нөгөө итгэмжтэй найзтай хэлдэг. Тэр итгэмжтэй найз нь эргээд нөгөө нэг дараагийн нөгөө хүмүүстэй холбож өгдөг ч гэдэг юм уу, тийм ээ. Ийм холбон зуучлах системийг илүү сүлжээг илүү хөгжүүлэх дээр бас анхаарч байгаа зөвхөн нөгөө хууль эрх зүйн талаасаа гэхээсээ илүү сургуулиуд дээр хүүхдэд ээлтэй энэ нөгөө механизм, хүүхдэд ээлтэй энэ нөгөө аргачлал, хүүхдэд ээлтэй өөр ямар арга зүй байна уу тэрийг бас нөгөө турших. Тэр нь л илүү урдсан сэргийлэх арга хэмжээ болж ирж байгаа л да. Тэгээ сургууль дээр бас нөгөө хүүхд хамгааллын хуулиар бол хуулийн хороо гэж хууль зүйн хороо гэж бас байгуулагдахаар тэр нь болохоор гэхдээ сургууль дээр бол яг биш шүү. Тий. Хаашны нэгжтэр хүүхд хамгааллын хариу үйлчлэгийг яг мэдээлэл дуудлага хүлээн аваад хамтарсан баг үзүүлэлттэй адилхан нөхцөл байдлын үнэлгээгээр эрсдэл нь одоо яг гэмтрийн шинжтэй болоод ирэх юм бол хууль зүйн хороонд илүү их хандна. Хууль зүйн хороо бол дунд түвшний мэрэгчлэнүүд буюу илүү их шүүх цагтаа прокурор хүүхдийн байгууллагын хамтын ажиллагааны бас хамтарсан багтаа адилхан юм бүтцнийг юм хороо байгаа. Тэгээ энэ хороонд бол гэмтрэг зөрчилд өртсөн буюу өртөх эрсдэлтэй орхиос өөр төрлийн ялт шийтгэл авсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, эргээд хэвийн амьдралтанд татан оролцуулах ийм үйл ажиллагаа үйлчлэгнүүдийг хийхээр ингээд туйлцлагдсан байж байгаа. Тэгээ хууль зүйн хорооны ажиллах журам нь бол яг одоо нөгөө бидний одоо ажиллаж байгаа одоо олон журмуудын нэг явж ийн л та хэлцэгдээд тэгээд хууль зүйн сайд болон хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд хамтран батлахаар энэ гэрүүлийн асуудал хариуцсан байгууллагууд шүүх хууль прокурорын байгууллагатай хамтраад энэ 5 хүртэлх жилийн ял авсан авахар хүүхд одоо гэмтрэг зөрчилд холбогдсон хүүхдийг иргэн нөхөн сэргээх нийгэмшүүлэх мөн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас буцаж ирсэн тийшээ орохоос одоо өмнө нь байгаа бүхий л хүүхдүүдэд үйлчлэгээ үзүүлж яг гарт тэдний өмнөөс одоо шийдвэр гаргах ийм бүтэц бүхий нэлээд том өөр ойлголт болж байгаа. Тэс өмнө нь бол насан туршаагүй хүн одоо гэмтрэг зөрчилд холбогдсон өртсөн одоо гэр чохирогч хүүхдийн асуудлыг нэлээд одоо задгаагаар авдаг гэсэн зөвхөн хууль шүүхийн байгууллага шийдээд цагдаагаар шалгагдаад явдаг гэсэн гэр чохирогч хүүхдийн асуудал хаягддаг байсан бол одоо хууль зүйн хорогоор л гэр чохирогч гэмтрэг зөрчилд холбогдсон бүхий л хүүхдэд ажиллах үйлчлэгээ үзүүлэх юм боломжтой болж байгаа. Хороо нь ажиллав шүү дээ, тий. Юун дээр бас кибер гэмт хэрэг гэдэг ламсуран хэлсэн дээр бас энэ дунд манай Монгол визийн хувьд бол энэ шинэ хуулийн сурталчилгаа, за нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар бол бүх сурталчилгааг бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол мэдээ сурвалжлагын хилцүүлгүүдийг байнга зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хорооноос cyber safety цэг юмэн буюу кибер аюулгүй байдал цэг юмэн гэдэг сайтыг бас ажиллуулж байгаа гэдгийг энд дуулгамаар байна. За эндээс та бүхэн хүүхдээ захим орчинд яаж хамгаалахыг юм насны ангиллалтайгаар бас монгол хэл дээр эцэг эхчүүд маань хүүхдүүд маань ч гэсэн ороод мэдээлэл авах боломжтой байгаа шүү гэдгийг дуулгамаар байна. За Twitter дээр ирж байгаа саналуудаас за ийм шинэ хуулиуд батлагтаа бас сурчлагын төсөвтөө баталж өгмөр юм гэдэг саналыг бас Наран зүүн гэдэг хэрэглэгч хэлж байна. За тэгэхээр өнөөдрийн энэ хилцүүлэг бол бас энэ хуулийн сурчлаганд бас орж байгаа бас энэ дашранд энэ чуулганаар хүүхдийн асуудал бол чуулган дээр байнга тийм секси биш буюу одоо байнга хоошо унж байдаг асуудал гэж олон хүн хууль тогтоогчид маань хэлдэг байсан. За эмэгтэй гишүүдтэй бас энэ дашинд баяр хүргэх ёстой хаа. Ягаад гэвэл энэ 4 жилийн турш ажилласан эмэгтэй гишүүд маань гэр бүлийн болон хүүхдийн нэлээд олон хуулиудыг процедуртаа ингээ батлуулаад авсан гэдэгт бас өнөөдөр төлөөлөл нь бол байхгүй. Гэхдээ эфирээрээ дамжуулаад баяр хүргэчээ. Тэгэхээр хэрлэн багш дээрээс багшаас асуухад ер нь хүүхдийн хүчирхийлэл Монголд бол янз бүрийн байдлаар л байна л да. Тэгэхээр
одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо төрийн байгууллага руу орох гарах орц гарцаас эхлээл сургалт за морь ундаг хүүхдүүд за гэртээ ганцаараа одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд гэдэг энэ маш олон бүлгийн хүүхдүүдийн эрх бол зөв хүчирхийлэлт гэлтгүй зөрчигдөөл байгаа. Тэгэхээр ер нь манай нийгмийн энэ асуудал нь өөрөө хүүхд дээр хүн тусаад байна уу гэдэг дээр нийгэм рүү бас буруу өгөх гэдэг. Энийг та юу гэж ажигладаг? Тэгээ ер нь бол одоо тэг хүүхдийн эрх одоо бид нэр санаатай санамсаргүйгээр хүүхдийн эрх зөрчигдөх тийм ээ ийм явдлаар нь түгээмэл байгаа л да. Тэгэхээр одоо түрүүн одоо нэвтрүүлэг эхлэхэд бас хэд хэдэн одоо кейсүүд хэлжсэн тийм ээ. Одоо тухайлах юм бол одоо замын хөдөлгөөний одоо замын хөдөлгөөнд оролцох явцтай хүүхдүүдийн одоо осолдох явдал бол үлээ 1212 хүүхдтэй нэг жилд одоо замын хөдөлгөөнд ямар тодорхой хэмжээгээр гэмтчихин гэж хэлээд одоо гарч ирсэн тийм. За тэгэл энэ мэтчлэнгээр ерөнхийдөө хүүхдийн эрх зөрчигдөх явдал хаасаагүй түгээмэл байгаа да. Тэгэхээр би энэ дээр нэг зүйл боддгийг энийг яг ингээ хүүхдийн эрхийн тухай асуудал маань зөрчигдөж байгаа үед хүмүүс яг тэр асуудлыг нийгэмдэр авч үзэхдээ их төлөв дандаа нөгөө сургууль эсвэл одоо хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай холбоод аваад үзчихдэг. Тэд нар л одоо яг энэ хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр бас учир дутагдaltaй ажиллаад байгаа юм шиг ингээд хараад үзчихдэг. Гэтэл хүүхдийн эрхийн олон асуудал магадгүй одоо зөвхөн одоо энэ хүүхдтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа тэр сургууль ч юм уу тэр хүүхдийн эмнэлэг ч юм уу тийм ээ эсвэл одоо хүүхдийн төлөө байгууллага ч юм уу одоо хүүхдийн асуудал эрхэлж байгаа цагдаагийн ажилтнуудын үйл ажиллагаанаас өшөө хальсан өөр олон учир шалтгааны улмаас бас гарч ирэх тохиолдлууд байдаг л да. Тэгэхээр одоо би бодоод байгаа сүүлийн үед одоо улс орны эдийн засгийн асуудал за дээр нь ажилгүйд л одоо тий ядуурл одоо газар авж байгаа энэ үед чинь бол өөрөө ирэхгүй гэр бүлдэх харилцаа хурцмал байдалтай орох явдал бол түгээмэл гараад ирж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө ирэхгүй тодорхой нэг хэмжээгээр гэр бүлд хүчирхийлэл үүсэх хүүхд тодорхой нэг хэмжээгээр бас эрх нь хохирох юм явдал үүсэж байгаа. За өөрөө чинь саяны хэлж байгаагаар тухайлах юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоог хангах дэд бүтцийг бид нэр яаж бүрдүүлж байгаа. Наадах нь хүүхд хөгжлийн бэрхшээлтэй хүүхд сургуульд ороход тэр сургууль руу явхад шатн тэр хүүхдэд үнэхээр энэ тохиромжтой байна уу? Найл нь тэр хүүхдэд бас хэрэглэхэд тохиромжтой байна уу үгүй юу гэдэг тухай дээр бид нэр хэр бас бодож байгаа юм бол өөрөөр хэлэх юм бол энэ бол одоо нийгмийн зүгээс энэ хүмүүсийн одоо эрхийг хангалтаар бид нэр хэр хэмжээнд мэдлэгтэй байгаа юм. Хүүхдүүд маань өөрсдөө өөрийнхөө эрхийн талаар одоо би ямар эрхтэй юм би ямар үүрэгтэй юм гэдгийг хэр хэмжээнд мэдж байгаа юм. Гэт энэ бүхэнтэй энэ бол холбоотой л доо. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн ойлголт хандлага энэ бүхэнтэй нь бол холбоотой асуудал. Тэгэхээр нийгэм ямар ч байж болох байх л та. Нийгэм ямар ч байж болно. За нийгэм ийм байгаа болохоор би архинд орсон. Нийгэм ийм байгаа болохоор би хүүхдэд цаг гаргаж болохгүй байна гэдэг бол хизэж зөвтгөл болохгүй байх гэж бодож байна. Хүүхэд бол хамгаалагдах ёстой. Энэ хорвоод ирсэн цагаасаа за 18 нас хүрээд одоо их сургууль руу цүнхөө үрээ гараа явтлаа эцэг хамгаалж хайрлж хамгаалах үүрэгтэй байгаа. Тэгэхээр энд зарим нэг баримтыг дурдгах за багада хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд 21 нас хүрэхэд дор ээж нэг төрлийн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болдог гэдэг тийм факт байна. За хүчирхийлэлд өртсөн хүүхд өртөөгүй хүүхдтэй харьцуулахад 9 дахин илүү гэмт хэрэг хийх магадлал өндөртэй байдаг гэж байна. Тэгэхээр нэг хүүхдийг бид нар хүчирхийллээс хамгаалж чадахгүй байхад манай нийгэмд маань цаашид хичнээн гэмт хэрэгтнүүд үүсэх вэ? Ямар нийгэм бид нар хүсэж гин вэ гэдэг дээр л энэ хилцүүлэг маань бараг байх шиг байна л да. Тэгэхээр ойролцоогоор бараг цагаар 14-өөс доош насны хүүхдийн 80% хүчирхийллээс болдог байна гэсэн нэг ийм статистик бас манай редакц надад бэлдэж өгсөн байна. Тэгэхээр ариунтын уршуучаас энэ золбоо гэдэг хүн асууж энэ цагдаагийн хэлцэд хүүхдийн алба гэж байсан хэвээрээ байгаа юу гэдэг асуулт орж ирж байна. Одоо ер нь хүүхдийн асуудал хариуцсан бүтцэн нийслэлдээ ерөнхий газартаа ямар болсон байгаа бол? За яг одоогоор ер нь хуучин цагдаагийн байгууллагад хүүхдийн алба гэж байж байгаад одоо 60 жил болоод одоо 2012 оны 11 сард цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийснээр хүүхдийн алба гэж бол байхгүй болсон байж байгаа. За тэгээд 2013 оноос одоо цагдаагийн Улаанбаатарын цагдаагийн нийслэлийн цагдаагийн газар гэж одоо хуучинаар байсан тийм ээ. Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх одоо ахлах байц цагчийг одоо шинээр орон тог бий болгосон. За 2014 онд цагдаагийн ерхий газрын нийтийн хэв журам хамгаалах албанд одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх байц цагчийн орон тог бий болгосон байж байгаа. За тэгээд 2014 оны 2 сараас нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг бол байгуулсан байж байгаа. За энэ дунд би яг нэвтрүүлгийг дуусгаад маш богино хугацаа үлдсэн байна. За энэ сэдвээр хилцүүлэг хийх гэж байгаа гэхэд за миний нэг таньдаг сэтгүүлч нэг одоо цөөнхийг хамгаалж цөөнх хүүхдүүдийг хамгаалж бас энэ сэдвийг хөндөж гаргаж ирээч гэдэг хүсэлт тавьсан. За энэ бол
маш бага яригдчихэж байгаа. За ээж нь ял авсан тохиолдолд жирэмсэн байсан тохиолдолд хүүхдийн ирэх хохироод байна. За маш цөөхөн хүүхэд байна. Гэхдээ тэр хүүхдүүд ээжийнхээ авсан ялыг давхар үүрж байна. За монголчуудын хамгийн сайн мэдж байгаагаар бол одоо цогт маралмаа нарын хэрэг гэж бид бүхэн сонссон баг. За маралмаа бол тухайн үедээ ял авахтаа жирэмсэн байсан. За хөхүүл хүүхдийг ээжээс нь салгаад байна. За уг нь хуулиараа ээжтэйгээ цуг байх боломжтой боловч манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэр хүнийг одоо хорж байгаа байр нь тохиромжгүйгээс болоод хүүхэд тохирж ийн. За ингээд нэг хүүхэд эндсэн гэдэг хүртэл баримт байна. Тэгэхээр энэ цөөнх энэ жоохон хүүхдүүдийн ирээдүй яагаад ээжийнхээ үйлдсэн одоо ялыг одоо дөнгөж хорвоод мэндэлсэн хүүхэд давхар үүрээд байна. Энэ дээр ямар нэгэн гарц байна уу? Манай редакцийн дээр шүүхийн шийдвэр рүү хандсан боловч за албан бичиг өг ярьцлага өгөх боломжгүй орчуулахгүй гэдээ одоо төрийн байгууллагын хүн сурталчилгаа гаргаад байна л да. Тэгэхээр энэ хүүхдүүдийн энэ хүүхдүүд хүүхдийн мөнгө авч чадахгүй Монгол улсын иргэн байх эрхээ асуулчиж байгаа. За ээж нь байхгүй. За ихэнх тохиолдолд аав нь байхгүй. Тэгэхээр энэ Монгол улсын иргэдийг хэн хамгаалах вэ? Бид нар энийг яаж энэ хүүхдүүдийг хамгаалах вэ? Энэ бол нөгөө ялын бодлоготой үнцээр холбоотой байсан. Тэгээд одоо 9 сараас хэрэгжиж эхлэх эрүүгийн хууль чинээр батлагдсантай холбогдуулаад аль болох хорих ял өгөхгүй. Хэргийнх нь нөхцөл байдал тухайн хүний нөхцөл байдлаас хамаарат хорихоос өөр төрлийн ял өгөх тэр зарчим руу ороод ирэхээр энэ байдал харьцангуй бага болсон. Багасна гэж бодож байна. Бараг 80% багасна. Хүүхдийн төлөө үндэсний газар болон хүүхэд хамгааллын одоо энэ сүлжээ маань энэ талаар юу хийх боломжтой байна бүгдээрээ нийлж хагаад тэр хүүхдүүдийн эрхийг л хамгаалчмаар байна л да. Энэ олон жил ярьсны үр дүнд бас нэг агц гарсан шүү дээ. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хорихоо хажуу талд бол жирэмсэн байгаа төрж байгаа эмэгтэйчүүд тусгаалсан байр байжсэн. Миний одоо очихд бол 10-аад их 10-аад хүүхдийг л байжсэн. Нэг ой хүртэл хүүхдийг нь байж болдог. Тийм одоо имийг бол олон жилийн туршуул гомдол санал дээр үндэслэл бид нар бас ярьсаар бол. Ой гэхээр бас баг байгаа байхгүй. Ойтой хүүхэд чинь хөвгүүл байгаа. Цаашдаа бол мэдээж хэрэг тэр өөрөө чинь хэлж байгаа үнэн. Хүүхэд одоо эцэг эхийн аль нэгin одоо тэр буруу үйлдэлийг ингэж дагаж одоо ингэж байж болохгүй. Хүүхэд бол ялгарлахгүй байх зарчимтай. Хүүхэд бол тэгш хэрэгтэй байх ёстой. Хүүхэд бол бусдын л адил одоо хүмүүжих ёстой. Тэр хүүхэд бол боловсрал олох ёстой. Эрүүл мэндээр хангах ёстой. Энэ утгаараа бол одоо бид нар бол энэ араа өөр одоо гарцыг бол хайх цаг болсон л гэж харж байгаа шүү дээ. Хийвлээд байгаа хүүхэд чинь өөрөө их нь өөрөө сэтгцэн аюутай амар нэг асуудалгүй стрессгүй магадгүй депрессийн неврозын шалтгаан ямар байхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр хүүхэд хийвлээд байх үедээ ерөөсөө өөрийнхөө ирээдүйд хэн болох вэ гэдгийг хамаар 30% мэдээлэл авцсан байдаг. Гэтэл тэр бидний өсөндөө эргээ тэр ихэт нь хариуцлага хүлээж байгаа. Эрэг бас нөгөө хүүхдийн хэрэгөөс зөрчөөд байгаа. Тэр хүүхдийн ирээдүйд эрүүл бие хүн болно л өшгтөнд бас нэлээх хаалт учруулад байна л да. Наадын дээр нэг ярих гэсэн. Ялангуяа нэвтрүүлгийн төгсөлд хүчрхийлэл дурдсан хүүхэд хүчрхийлэгч болдог гэдэг энэ буруу ойлголт нийгэмд бол их байдаг. Хичнээн тэр хүүхдийн амьдрал бараан, гашуун асуудлаар дүүрэн байлаа ч гэсэн ангийнх нь багш сайн хүн байх юм бол эсвэл хажуугийнх нь хөрш сайн хүн байгаа юм бол тий эсвэл ах トゥ угийнх нь хэн нэгэн сайн эсвэл өөр газар очиж чандраад өөр харилцаа гэгээлэг энгийн сайхан харилцаа байдсан байна гэдгийг харахад тэр их хүчрхийллийн гинж тасарч яадаг гэдэг байгаа юм. Тэгэхээр яг гэхээр миний хүүхэд биш надад хамаагүй гэж боддог сэтгэлгээгээ л бид нар хайчих юм бол маш олон хүүхдийг энэ нөгөө хүчрхийллийн гинжийг хэлэх нь эсвэл авч чадна. Авч чадна. За баярлалаа. Тэгэхээр найруулагч дуусгаараа гэдгийг сануулж байна. Тэгэхээр хүүхдийн талаар ярихаар хүүхэд хүчирхийлэлд өртөхөд бол бид нийгмээрээ цочирддаг, бид нийгмээрээ ямар нэг юм хиймээр санагддаг. За тэрэн дээрээ энэ бол одоо сошиал медиа болон мэдээж хүн болгон хайрлах сэтгэлтэй, бяцхан үрсээ хамгааллыг гэсэн сэтгэлгүй хүн Монгол улс маань байдаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр хүчирхийлэгчдээс болон санамсаргүй болон одоо санаатаагаар хүүхдийг хүчирхийлж байгаа хүмүүсийг бүгдээрээ нийлж одоо таслан зогсооё. За та хүүхдээ хамгаалж хайрлаж чадахгүй бол Монгол улсын төр хүүхдээ хамгаалах алхмуудыг бас хийж байгаа юм байна гэдгийг өнөөдөр сонсоход бол маш баяртай байна. Тэгэхээр миний хамгийн сүүлд дурдсан жишээн дээр бас та бүхэнтэй манай редакц хамтран ажиллаж тухайн хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар бид бас дөрвтэй алхмуудыг хийн бахаа гэдэг тийм итгэл үнэмшилтээр өнөөдрийн хилцүүлгээ өндөрлж байна. За 2 хоногийн дараа болох байгаа их хурсын баяраар Монголын бүх хүүхдүүд маань аз жаргалтай хайр халамжийн дунд өсч хүмүүжээд манай нийгэм хүчирхийлэгч тийм биш одоо бие биендээ итгэсэн тийм хүмүүнлэг ардсан нийгэм болох болтугай гэсэн сайхан ерөөл төр нэвтрүүлгээ жаргаяа хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.